За төвийн эрчим хүчний түгээлт хангалт найдвартай тогтвортой байх ёстой. Тогтвортой байдлыг хангахын тулд иргэд аж ахуйн нэгжүүд хэрэгэлсэн эрчим хүч болон цахилгааны төлбөрөө цаг тухай бүрт нь төлөх ёстой. Хэрэглэгчид цахилгааны төлбөрөө заасан хугацаанд төлбөл өөр төлбөрийн хуримтлал үүсэхгүйгээс гадна дулааны цахилгаан станцууд бүр цаашлаад эрчим хүчний нүүрс нийлүүлдэг нүүрсний уурхаануудын үйл ажиллагаанд хүндрэл учрахгүй юм. За тэгэхээр цахилгаан эрчим хүч хэрэгэлдэг бол иргэн хуулийн этгээд нь хэрэгэлсэн эрчим хүчнийгээ төлбөрийг цаг тухайд нь хийх шаардлагатай байна. Эрчим хүчний төлбөрийг Улаанбаатар цахилгаан түүхийг сүүлжээ компани дулааны цахилгаан станцууд руу өгснөөр цахилгаан станцууд нүүрсний уурхаануудыг төлбөрөөр шилжүүлж аль талдаа тогтвортой ажиллах боломж өртөх юм а. Гэвч нийт хэрэглэгчдийн 30 орчим хувь нь эрчим хүч цахилгааны төлбөрөөр төлдөггүй, заавал тогоо таслуулж байж төлбөрөө өгдөг гинэ. Улаанбаатар цахилгаан түүхийг сүүлжээ компани хэрэглэгчдэд авах нийт авлага 17 тэрбум төгрөг хүрсэн байна. Харин цахилгаан станцуудад 18.5 тэрбум төгрөг өгөхөөр байгаа гинэ. Манайх чинь нийт одоо 360 мянган хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний борлуулалт хийж байна. Тэндээс бид нар дунджаар 40 орчим тэрбумыг бол сар турааж явдаг. Тэрний бол одоо 70% нь гэхээр 20 хэдэн 28 орчим тэр өмнө бол одоо хэрэглэгч өөрөө ерөнхийдөө бол төлөөд явчихж байгаа. За үлдсэн нэг 8-9 тэр өмнө дээр бол бид нар заавалчгүй ажиллагаа хийж одоо төлбөр цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж одоо ингээд төлбөр төлөгдөж байгаа. За яалтчгүй одоо өвлийн бэлтгэл байдал буюу бид нар нөгөө нэг цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагаагаа хангах үүднээс одоо орлогоо цуглуулж авахаас өөр аргагүй болсон. Бид чи одоо орлогоо цуглуулад үйлдвэрүүд өгөөд тээцүүд манд эндээсээ нөгөө үйлчлэлтийн бэлтгэл байдал буюу нүүрс бүх шатхан юмнуудаа одоо бэлдэж авдаг учраас яалтчгүй орлогын дутагдлалд орж байна. Коронавирусны цар тахалтай холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ харьцангуй багасж байгааг нэ. Диспетчерийн үндэсний төвийн хувьд алдагдaltaгүй ажиллах зохицуултыг хийж байгаа тухай хэлж байна. Мөн эрчим хүч худалдаа авдаг томоохон аж ахуйн нэгжүүдийн хэрэглээ буурсан, энэ нь орлогод нөлөөлж байгаа тухай хэлж байна. Ер нь цаашдаа бид нар бол энэ ковид цар тахал гарсантай холбоотойгоор цахилгаан эрчим хүчний хэрэглээ бол буурсан байгаа. Буурсан ч гэлээ бид нар импортын цахилгаан эрчим хүчийг аль болохоор багасгаж авах ёстой. Дотоодынхоо үйлдвэрлэлийг нэмэгдүүлж авах үүднээс хамгийн наад зах нэг 4-р станц дээр бид нар төлгөөнөөс 30 сая кВт эрчим хүчээр эхний 8 сарын байдлаар нэмүүлж өгөөд нэмийн үйлдвэрлэлийг хийлгсэн явж байгаа. Болж игэл бид нар нэг худалдаа авахчтай загвар үеийн төвийн бүсийн эрчим хүчний системд энэ жилдээ бол аль болохоор алдагдал бага байлгахаар ийм дистрибьюшн зохицуулт хийж ажиллаж байгаа. За хэрэглэгч маань бас нөгөө голцоо аж ахуйн нэгжүүдийн маань хэрэглээ буурсан. Чи нөгөө томоохон өртөгтэй арай нэг төлбөр өндөр төлөгддөг байгууллагууд маань яац учраас санхүүгийн дутагдал бол орхон орж байгаа. За ерөнхийдөө өнөөдрийн байдлаар бол авалга нэг 8 сарын 31-ний байдлаар бол бид нэг 17 тэрбум төгрөгийн авалгатай байна хэрэглэгчээс. За энийг бол энэ сард ямарч ирсэн өнөөдрийн байдлаар бол нэг бичлэлтэй оруулаагаар 15 тэрбум төгрөгийнх орлого оруулсан явж байна. Бид нар энэ сард бол үйлдвэрүүд рүү нэг 30 тэрбум төгрөг цуглуулж өгөх ёстой. Одоогоор бол нэг 50 орчим хувьтай л ингээ явж байна. Хэрэглэгчтэй бол янз бүрийн байдлаар төлбөрөө төлөх гэсэн мессеж бол илгээж байгаа. Тэр утгаараа бол мессеж аваад төлөхгүй хүнч байна, таслуулаад төлөхгүй хүнч байна. За тэгтээ хавтгаадаа биш л дээ 20-30% л ийм авдаг үүсэт яваад байгаа. Улаанбаатар цахилгаан түүхийг сүүлжээ компанийн хувьд 360 мянган хэрэглэгчид жилд 400 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг байна. Хэрэглэгчийн хувьд гэрээнд заасны дагуу цахилгааны төлбөр гарч бичлэлт хийснээс хойш 10 хоногийн дотор төлбөрөө төлөх үүрэг хүлээдэг юм а.